Сайн байцгаана уу? 12 дугаар сургуулийн бага боловсролын багш олон баяр байна. Боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Багшийн дэмжих төслийн уралдаанд оролцож байгаа баяртай байна. Мэргэжил сайхан түүний дотроос багшийн мэргэжил хүрээний цэцгээ. Багш ажлын байран дээр дараах бүлгүүдэд хамтран ажиллаж байна. Ажлын хугацаанд 5 дугаар ангийн 3 удаа төгсгсөн. Энэ хичээлийн жилд 3 дугаар ангийн даанавч хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байна. 1-р ангийн мэргэжлийн үржлийн бүлгээр ТВ үсгийн баттал судалгаалт хичээлийг амьд зохион байгуулсан. 2-р ангийн мэргэжлийн үржлийн бүлгээр цаг хугацааг тооцоолох, суралцсан зорилтын хүрээнд 4-р хичээлийг цэсэн сайжруулалт, арга зүйн туршлагаа төвөнд дэлгэрүүлсэн. Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй онол практикийн 8 дугаар баг хуралд 1-р ангийн мэргэжлийн үржлийн бүлгээр оролцож тэд барилцсан. Мөн онол практикийн 8 дугаар баг хурал процент бидний амьдралд ихтгэл 2 дугаар шалгарч ихтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн. Сайн багш сайхан ирээдүйд 4-р бүсийн зөвлөгөө нь үзүүлэх хичээл зохион байгуулж арга зүйн туршлага хуваалцсан. Мөн сайн туршлага 3 дугаар ангийн үеийн багийн туршиж хэрэгжүүлсэн үр дүнс үйл ажиллагаа танилцуулсан. Тэргүүлэх багшийн манлайл үйл ажиллагаанд эсхийн бодлогоо дох арга зүй, ойлгон унших чадварыг хөгжүүлэх нь сургалт зохион байгуулж арга зүйн туршлагаа хуваалцсан. Аймгийн нэг хичээлийн хөтөлбөрийн уралдаанд 4 удаа амжилттай оролцсон. Сургуулийн менежмент төслийн хүрээнд 2 дугаар ангийн багийн ахлагчаар удирдан чиглэлд шилдэг үеийн баг шалгарсан. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 3 жил дараалан тэнцсэн. 2 дугаар ангийн мэргэжлийн үржлийн бүлгийн дасгал ажлын номонд дараах суралцсан зорилтын дагуу 2 үйлдвэртэй дасгал зохиож эмгэтгэлд хэвлүүлсэн. Залуу багш нарт 12 удаагийн арга зүйн санаа дэмжлэг өгч арга зүйн багт хамтран ажилласан. Аймгийн сайн туршлага үйл ажиллагаанд математик монголын хичээлээр 2 удаа туршлага түгээн дэлгэрүүлсэн. Боловсролын чанарын шинжилгээний хүрээнд үндэсний хэмжээнд мөнгө туршлага түгээн дэлгэрүүлсэн байна. 1-3 дугаар ангийн мөн орчин хичээлийн мэргэжлийн гимнастик гэрчлэгээжүүлсэн. 2 дугаар ангийн мэргэжлийн үржлийн бүлгийн тэргүүлэх багшийн манлайл үйл ажиллагаанд хүүхд хөгжүүлэх арга зүйн туршлагаа хуваалцсан байна. Хосолсон сургалтын үед багш цахим орчинд ажиллах чадвар нэмэгдсэн, эрэл хайгуул хийж шинэ програмуудыг сурч өөрийгөө дайчлан хөгжүүлж байсан. Хүүхэд хөгжүүлэх дугуулн секцэд ангийн сурагчдын 40-56% нь хамрагдан хичээлж байна. Зөв сайхан бичиг аяны хүрээнд анги хамт олноороо тэргүүн байр зурган жижиг аргыг туршиж үр дүнд хүрсэн. Олон улсын Кенгуру олимпиадад шавнарын бэлтгэн амжилттай оролцуулдаг сургуулийн мини олимпиадын Чансаа өндөр ангиар шалгарсан. 2 дугаар ангийн үеийн багийн 4 бүлгийн 126 эцэгхэд гэрийн даалгавар яагаад чухал вэ? Сургалт зөвлөгөө зохион байгуулсан. Миний ээж аавын ажлын газар экскурс аялал зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийн хүрээнд нэг хувьцаат компани түүхэн дурсгалт музейтэй танилцсан. Сурагчдын зөв хурдан унших чадварыг дэмжих зорилгоор зочинтой уншлага үйл ажиллагааг 14 хоногт тогтмол зохион байгуулж хэвссэн. Ангийн сурагчдын хүүхэд хамгаалалт гэр эргэлт үйл ажиллагаа, сургуулийн эцэгхийн олон төрлийн тэмцээн тэргүүн байр, хүнсний ногоо экскурс аялал, тоочтой туслахын хоол үйлдвэрлэлийн уралдаанд эцэгхийн тусалцаа дэмжлэгтээ амжилттай оролцсон. Ангийн маань аав бүрэн тавилгатай гэр аян зохион байгуулж гинтийн галын аюулд гэрэн шатсан. Ангийн сурагчийг маань гэртээ болгож анги хамт олноороо сайн үлсийн аянд нэгтсэн. Сайн үлсийн аян хүмүүнлэгийн ажилд энэ хичээлийн жил 4 удаа оролцсон. Мөн жил бүр уламжлал болгон зохион явагддаг малчтад туслах аян, аян утаа аянд анги хамт олноороо идэвхтэй оролцдог.